Та бүхэнд мэдээлэл хэлбэрийн ээлж дугаарыг үзүүлье. Монгол улсын тулгар төрийн 2224 жил их Монгол улсыг байгуулсны 809 жил ардын хувьсгалан 94 жилийн ой үндэсний баяр наадмын хүчит ухын барилдаанд 512 бүх барилдсанаас Хэнти аймгийн өмнөдөр сумын харьяат хан Хэнти авраг Эрдэнтийн уулын баяжуулах үйлдвэр хангар спортороо Хэнти аймгийн цагдаагийн хэлтсэн бөхө улсын харцаг энг төгсөн оюун бол 9-5 төрүүлж 22 насндаа Монгол улсын арслан цулуртаж Монгол бүхэн түүхэн тодор бичиглээ. Тэгвэл өнөөдөр улсын наадмын төрөө боход 2015 оны шин загварын Land Cruiser 200 маркийн автомашиныг гардуулах ёслолын ажиллагаа төв талбайд боллоо. Улсын баяр наадмын өмнөх өдрүүдэд Өсгөөөр Сүхбат 2 аваргын хэн зүүнийг манлайлах вэ гэж хэрүүл тэмцэл болж наадамчин олон 2 хуваагдаад байсан бол өнөөдөр Монгол улс 22 настай залуухан арслангаар хүч нэмж наадам сайхан боллоо гэж ард түмний сэтгэл тэнгэр байна. Түүх Сүхбат 1963 оны үндэсний их баяр наадмаар Монгол улсын даяар дурсагдах дарха аварга мөнхөд 22 наснда төрүүлж ард түмнээ баясгаж байсан бол тэр цагаас хойш 52 жилийн дараа энх төгсийн оюун болд энэ түүхэн амжилтыг давтаж төрүүллээ. Тэгвэл үндэсний бүхийн барилдаанд 9-5 төрүүлсэн Хэнти аймгийн харьяат хангар спорт клуб их засаг их сургуулийн тамирчин улсын шинэхэн арслан оюун болдод 2015 оны шин загвар Toyota Land Cruiser 200 автомашиныг гардуулах хэслийн ажиллагаа өнөөдөр боллоо. Сайхан байна бас тэр халахын том аваргын бас араас салгасан давсан маш баяртай байна. Цааш цаашдаа сайхан барилгыг хичээнэ л гэж хэлээ да. Төрүүлж заав ээжтэй болон одоо багш адихүү болон хос хоёр өгчтэй бас маш их баярлалаа гэж хэлээ да. Гэртээ байсан. Сүү өргөд телевизээр үзсэн. Хавь даван хойшлэр нь загдлсан да. Миний хоёр нь тэгээд томатоо гараад хэлгээд багаас нийлсэн дээ. Залуучууд маань одоо үнэхээр сайхан барилддаг болсон байна. Хүчтэй, бяртай болсон байна, техниктэй болсон байна. Ер нь одоо аваргуудтай бол одоо нэг тийм айхгүй, имэхгүй ерөөсөө л одоо эр бэрээ үзээ сайхан барилдаж ирсэн ийм л одоо ирэмгийн шийдэмгүй ийм сайхан барилдаануудыг одоо гаргалаа. Энэ жилийн үндэсний их баяр наадам онцлогтой болж Монгол бүх цус сэлбэж залуу хүчнүүд төрөн гарч байгааг нь тод жишээ нь шинээр 6 начин, 2 харцаг, нэг улсын арслан цолтон төрлөө гэж бүх судлаачид үзэж байна. Улсын арслан оюун болд 22 наснда төрийн их баяр наадам төрүүлсэн энэ үйл явдал хан Хэнти нутгаас 16 жилийн дараа улсын наадам төрүүлсэн бөхөөр тодорч байна. Учир нь дарха аварга Батэрдэн 1999 онд 11 дахь төрүүгээ авч байжээ. Үндэсний их баяр наадам өндөрлөж өнөөдөр сахилан иргэд амарч байгаа юм. Тэгвэл баяр наадмын амралтын өдрүүдэд буюу энэ сарын 11 сарын 5-ны хооронд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл 16-наас ажил эхэлтэл иргэд хотын төв замаар дуртай өдрөө зорчих боломжтой юм. Үндэсний их баяр наадам өндөрлөж өнөөдрөөс эхлэн иргэд амарч байгаа юм а. Тэгвэл баяр наадмын амралтын өдрүүд буюу энэ сарын 11-ээс 15-ны хооронд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм а. Амралтын өдрөөр иргэд цуслан руугаа явах амралт зугаалгаар явдаг учраас замын хөдөлгөөнч эрс багасдаг юм а. Тиймээс дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм а. Өөрөөр хэлбэл 16-наас ажил эхэлтэл иргэд хотын төв замаар дуртай өдрөө зорчих боломжтой. Дүүнчлэн баярын өдрөөр Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 81 чиглэлд их багтаамжийн 618, дуслах 17 чиглэлд бага аврын 90, Зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 4, нийт 730 автобус ажиллаж байгаа юм а. ТВ-с телевизэн уран бүтээлчид жил бүрийн улсын наадмын үзэгч түмэндээ шууд дамжуулан хүргэдэг, мөн аймаг орон нутгийн наадмуудыг шууд дамжуулан хүргэдэг уламжлалтай. Энэ чүүднээс өнөөдөр ТВ-с телевизэн уран бүтээлчид Ховд Увс аймгийн наадмыг шууд дамжуулахаар хөлгийн жолоо залж байна. ТВ-с телевизэн уран бүтээлчид жил бүрийн улсын наадмын үзэгч түмэндээ шууд дамжуулан хүргэдэг, мөн аймаг орон нутгийн наадмуудыг шууд дамжуулан хүргэдэг уламжлалтай. Энэ чүүднээс өнөөдөр ТВ-с телевизэн уран бүтээлчид Ховд Увс аймгийн наадмыг шууд дамжуулахаар хөлгийн жолоо залж байна. ТВ-с телевизэн уран бүтээлчид жил бүрийн улсын баяр наадмыг төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй долоо хутгаар шууд дамжуулан наадамчин олонд хүргэдэг уламжлалтай. Энэ жил 12 дахь жилдээ баяр наадмыг шууд дамжууллаа. Мөн улсын баяр наадмын дараа аймаг орон нутгийн ойн баяр наадмуудыг орон нутгаар шууд дамжуулан наадамчин олондоо хүргэдэг юм а. Энэ жил Увс аймгийн 90 жил болон Увс аймгийн Завхан сумын 90 жил, Ховд аймгийн Чанман сумын 90 жилийн ойн баяр наадмуудыг шууд дамжуулахаар ТВ-с телевизэн сэтгүүлч, зураглаач, найруулагч, инженер техникийн албаны уран бүтээлчид өнөөдөр замдаа гарлаа. За ТВ-с телевиз бол одоо түүхэндээ Монголд анх удаа урд морийг одоо гараанаас бариа хүртэл шууд дамжуулсан байдаг. Үүнээс хойш шүүдээ одоо 10 гаруй жилийн хугацаанд бол
техник тоног төхөөрөмжөө одоо дандаа сайжруулсаар ирсэн. За бид бүхний шууд дамжуулалт бол нийгэмээр онцлог. За ерөөхдөө дуу дурс маш өндөр түвшинд байдаг нэг зүйл байдаг. Тэр нь бол бид бүхэн одоо интернетийн шилэн кабель биш. За сателлит буюу сансарын хиймэл дагуулыг ашиглаж одоо 3 дахь жилдээ ингэж хөдөө оронтой шууд дамжуулж байгаа. За тэгэхээр сансарын хиймэл дагуулыг ашиглаж шууд дамжуулалт хийхэд бид бүхэн бол Unitel компани дэргэдэх Orbitnet компанитай сансрын зургийн одоо үйл ажиллагаа эрхлэгэн компанитай хамтарч одоо 3 жилийн турш шууд дамжуулж байгаа. Энэ жил мөн Orbitnet компанитайгаа хамтарч байгаа. За баг бүрэлдэхүүнд бол бид нар 12 хүн байгаа. Тэгээд одоо эхний удаа бол Увс аймгийн Завхан сумын эренчлэгийг дамжуулсан. Дараа нь Увс аймгийн эренчлэгээ. Тэгээд Ховд аймгийн Чандаман сумын эренчлэгээ гэдэг 3 том наадамтай явах гэж байна. Миний хувьд бол одоо ТV телевизийг анх байгуулсан цагаас эхлээд одоо энэ жилдээ 12 дахь жилдээ одоо хөдөө орон нутаг хотын ингээд шууд нэвтрүүлэгттэй ажиллаж явж байна. Шууд дамжуулалтын техник хэрэгслэл бол сая бид нараас нөгөө улсын баяр наадмыг шууд дамжуулсан учраас ер нь бол техник юмнуудаа бүгдийг үтцсэн байгаа. Бэлтгэлүүд бол гайгүй хангагдсан гэж бодож байгаа. ТВ телевизийн уран бүтээлчид Увс аймгийн Завхан сумын 90 жилийн он баяр наадмыг 7 дугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд, Увс аймгийн 90 жилийн ойд зориулсан баяр наадмыг 7 дугаар сарын 22-ноос 25-ны өдрүүдэд, Ховд аймгийн Чандаман сумын 90 жилийн ойд зориулсан баяр наадмыг 7 дугаар сарын 29-ноос 31-ний өдрүүдэд сансрын хиймэл дагуул ашиглан шууд дамжуулан хүргэхээр ТВ телевизийн уран бүтээлчид замдаа гарсан юм а. ТВ мэдээн Ариун Туяа, Ариун бол мэдээллээ. Зориулалтын хамгаалалтын хувцасгүй хүүхдээр хурдны мөр унуулахгүй байх журмыг уг нь 2011 онд гаргаж байжээ. Тэгвэл 4 жил нарийн мөрдөж чадаагүй дээрх журмыг энэ жилийн улсын баяр наадмаар ягштал мөрдсөний үр дүнд хүй 7 худагт мориноос унаж хүнд бэртсэн хүүхэд гараагүй гэж хүүхдийн төлөө газараас мэдээлж байна. Харин улсын наадамтай үргэлжлэн аймаг сумдын ойн баяр болох учраас орон нутгийн байцаагчид хяналтаан чангатгах хэрэгтэйг сануулжээ. Энэ жилийн улсын баяр наадмаар хүүхдийн төлөө үндэсний газар хурдан морины комисстэй хамтран ажилласны үр дүнд 7 наснаас доош настай хүүхдээр хурдны морь унуулаагүй. Мөн зориултын хамгаалтын хувцасгүй хүүхдээр хурдны морь унуулахыг бүрэн хориглож, зөвхөн хязаалан насны морьдын уралдаан дээрхэд 30 гаруй хязаалан хүүхдийн хамгаалтын хувцас хэрэглэл өмсөөгүй гэсэн шалтгаанаар уралдуулаагүй байна. Энэ мэтлэн хяналтыг чангатгасны хүчинд ганц 2 хүүхэд мориноос унсан ч бэртээгүй, уяж нарын эсэргүүцэлтэд тулгарч байсан ч өмнөх жилүүдийг бодвол 50 сайхан наадсан гэж албаны хүн мэдээллээ. Улсын баяр наадмаар уяж нарыг бухимдуулсан гол зүйл бол 1 бүрэн 190 мянган төгрөгийн үнэтэй хамгаалтын хувцсыг хүүхэд бүрт авч чадахгүй гэх гомдол гаргасан учраас цаашид үнийн хувьд хөнгөлөх асуудлыг ярилцгааруулжээ. 190 мянгад нийт хувцас маань зарагдаж борлогдож байгаа юм байна. Зарим нэг хэсэг нь бас 190 мянгад таарсан хувцсыг авч чадлагүй байна гэсэн яриа сонсогдсон. За мэдээч хэрэг уяачид хүүхдүүд, эсэгчүүд гэдэг юм уу одоо гомдол ярих юм бол бид бас холбогдох газарт нь ярьж энэ асуудал дээр анхаарал тавина л. Харин улсын баяр наадамтай үргэлжлэн хэд хэдэн аймаг сумын ойн баярууд болно. Мөн жижиг уралдаанууд ч орон нутагт зохион байгуулагдана. Тэгвэл энэ үед хөдөөд хүүхдийн төлөө ажиллаж байгаа байцаагчид хяналтаа чангатгаж хамгаалтын хувцсгүй хүүхдээр хурдны морь унуулахгүй байх тал дээр анхаарч ажиллах шаардлага байна. За одоо бидэнд мэдгдсэн нэг 5 уралдааны одоо болно гэсэн 5 нь ирсэн. Ингээ үргэлжлээд олон наадам болох юм байна. За энэ бүхэнд бол манай хүүхдийн байгууллагын хяналтын бус байгууллагуудтайгаа хамтарч засаг даргын ивэл дор одоо сайн ажиллана гэж найдаж байна. Энэ мэтлэн аль аль талдаа хяналтаа сайжруулж үүргээ ухамсарлаж чадвал бяцхан унаачгүй амнаас эрүүл мэндээр хохирохгүй байх нөхцөл бүрдэх юм а. Гадны жуулчид үндэсний баяр наадмыг зорин ирснээс гадна манай орны түүх, соёл, өв уламжилтай танилцах хүсэлтэй байдаг. Тиймээс ч баяр наадмын 5 өдрийн амралтаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа музейнүүд уртсгсан цагаар амралтгүй ажиллаж байна. Жил бүрийн 7-8 дугаар сар бол аялал жуулчлалын гол үе юм а. Гадны жуулчид Монгол үндэсний баяр наадмыг үзэж сонирхох, дүүнчлэн Монгол орны үзэсгэлэнт байгаль уламжлалт нүүдэлчин соёлтой танилцахаар ирдэг. Мөн аяллаа маршрутын саншгүйний хэсэг нь музейнүүд байдаг. Тиймээс ч наадмын урт амралтаар музейнүүд уртсгсан цагийн хуваараар ажиллаж байна. За ер нь бол манай музей бол нэлээд олон хосгүй үнэтэй үзмрүүдтэй тухайн цаг үед хамаарагдах. Жишээлх юм бол хамгийн алдартай хас нарахад бол хүнүүгийн ширмэл ширдэг гэж байж байна тийм ээ. Хамгийн одоо маш чамин тансаг хийц хэлбэртэй одоо урлал нь маш чамин хийцтэй гэдгээрээ за мөн түншлэн зөндөө олон одоо 13-аас 14 дугаар зууны үед холбогдох ном сум саадаг хоромсог ялцсан готл гэх зэрэг маш олон зүйлсүүдийг ярьж боломжтой байна да. Манайх ерөнхийдөө энэ зундаа нэг ч өдөр амрахгүйгээр өглөө 8-аас орой 10 цаг хүртэл өдөр болгон ажиллаж байгаа.
Монголын түүхийн музейд манай эртний өмнөх 800 жилийн тэртээгээс 20 дугаар зууны үед холбогдох түүх археолог, угсаатны зүй соёлын эдүүлгийн зүйл багтдаг юм а. Түүхийн цуглуулга нь археолог Монголын дундад үеийн орчин үеийн түүхийн үзмрүүд, гэрэл зураг бичиг, баримт бичгээс бүрддэг. Угсаатны зүй цуглуулга нь монголчууд эдийн болон оюуны соёлын дурсгалын айс авд багтах баялаг эдүүлгийн зүйлс тухайлбал гоё чимэглэл, хувцас, хөгжмийн зэмсэг, гал тогооны хэрэгсэл, монгол гэр гэрийн тавилга, малын унлах хэрэгсэл, бөө мөргөл, бурхан шашны зүйлсийг багтаасан байдаг юм а. Улсын хурлынхаа эдийн засгийн банкын хороо ажлаа тайлагналаа. Өнгөрсөн хаврын чуулганы хугацаанд тус банкын хороо 13 хуйлд 6 тогтоолыг эцэслэн батлуулж 11 хуйлд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Улсын их хурлын 2015 оны хаврын ээлж чуулганы хугацаанд эдийн засгийн байнгын хороо хот зууран газрыг дахин хөгжүүлэх тухай үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудыг шинээр батлуулжээ. Өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг төрөөс онцгойлон анхаарч дэмжснээр түүхийн эдийг дотооддоо ээж бүрэн боловсруулах, дотоодын зах зээлийг хангах эзэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа юм. Түүнчлэн хот зууран газрыг дахин хөгжүүлэх тухай хууль батлагдсанаар гэр хорооллын газрыг дахин зохион байгуулж, дахин төлөвлөн барилгажуулснаар инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууц нийтээр ашиглах барилга байгууламж нэмэгдэж, иргэдийн амьдрах орчин, газар ашиглалт сайжрах, газрын үнэлгээ өсөх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна. Энэ хот зуурын газрыг дахин хөгжүүлэх тухай хууль бол бас гэр хорооллын дахин төлөвлөлт гэж ярьдаг. Энэ хот зуурын газар ялангуяа Улаанбаатар хотыг бол дахин хөгжүүлэх, гэр хорооллын иргэд маань орон сууцны тохилог хороололд ажиж амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа ийм чухал хууль байлаа. За мөн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль гэж шинэ хууль батлан гаргалаа. За энэс гадна Монгол улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл эдийн засгийн татвартай байдлыг хангах, дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 5%, инфляцийг 1 оронтой тоонд, ажилгүйдлийн түвшинг 7%, за нэгдсэн төсвийн алдагдлыг 4% тус байлгахаар тусгасан ийм Монгол улсын эдийн засгийн нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлцэж батлалаа. Монгол улсын эдийн засаг нийгмийн 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд эдийн засгийн доктортой байдлыг хангахад дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 5%, инфляцийг 1 оронтой тоонд, ажилгүйдлийн түвшинг 7%, нэгдсэн төсвийн алдагдлыг 4% тус байлгахаар тусгаж баталсан нь энэ байнгын хорооны онцлог үйл явдлууд гинэ. Мөн төрөөс аж үйлдвэрийн бодлого, эрчим хүчний талаар баримтлах бодлогыг батлан гаргаж, төрийн өмчийг 2015-аас 2016 онд товчлох, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг тодорхойлсон нь эрчим хүчний болон аж үйлдвэрийн салбарыг дэвшилтэд техник, технологи, өрсөлдөх чадвар бүхий болгон хөгжүүлэх, улмаар улс их орны доктортой хөгжлийг хангахад шийдвэрлэх нь үр нөлөө бүхий тэргүүлэх салбарууд байлгахад чиглэгдэж байна гэж үзэж байгаамаа. Мөн эдийн засгийн байнгын хороо иргэний нисхийн салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийж шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан байна. Тус ажлын хэсгийн шалгалтын дөнгө байнгын хорооны хуралдаанаар сонгож ажлын хэсгээс боловсруулсан байнгын хорооны тогтоолын төслийг хилэлцэн батлаж засгийн газарт хүргүүлжээ. ТВ-с мэдээ Ариун Туяа, Ариун бол мэдээллээ.